Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцдаг иргэд сангийн орлогын 30 хүрэхгүй үеийг бүрдүүлдэгч тусламж үйлчилгээний зардлын 77% ашиглаж байна. Бизнес эрхлэгчид татвараа багасгах аянд нэгдэж байна. Хувьц эзэмшигчдийн хурлууд харилцан адилгүй болж байна. Хотын дарга Нямбатар иргэдийн орон байртай байх эрхийг зөрчсөн гэж олон улсын байгууллага дүгнэлээ. Оройн төргийн үзэгчтэй Тэнгэр телевиз сая дурдсан болон бусад мэдээг 7 мэдээллийн хөтөлбөрөөр хүргэх гэж байна. Анхаарлаа хандуулна. Цахим орчинд татвараа багасгах аян өрнөж байна. Төрийн албан хаагчдын цалин нэмэгдэж байгаа энэ үед хувийн хвшлийнхэн ч цалингаа нэмэхийг хичээж байгаа ч татварын дарамт үнийн хөөрөгдлийг гүйцэж төрүүлэхэд бэрх болгож байна. Тэнгэр телевиз татвар төлөгчдийнхөө дуу хоолойг хүргэж байна. Манай улсад үндэсний статистикийн хороонд бүртгэлтэй 87 мянган гаруй компани байдаг. Тэднээс өдөрт 1-2 компани татан буугдаж байна гэсэн судалгаа байдаг. Засгийн газар татварын хууль өргөн барин гэж засгийн газрын тэргүүн шинэ жилээр нийт ард түмэндээ татвар бууруулахыг хичээнэ гэсэн ч өнөөдрийн хүртэл татвар нэмэгдснүгийнхээс буурсангүй. Татварын багц хуулиуд нь зөвхөн татвар хураамжийг бүрдүүлж улсын төсвийг бүрдүүлэх зорилготойгоор хэрэгжиж байгаа нь бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаагаа өргөтгөх, ажилчдын цалин нэмэгдүүлэх, өсөн дэвших нөхцөлийг бүрдүүлэхгүй байгааг бизнесүүдийн төлөөлөл ярьлаа. Бизнес эрхлэгчдийн хувьд татварын талаар төрөөс ээлж дараалттай зохицуулах арга замуудыг явуулж байгаа. За жишээлбэл одоогоор уг нь тодорхой хэмжээнд орлогын татвараасаа одоо ашигын татвараасаа хүмүүс буцаагаад 90% авах боломжтой тийм заалт уг нь хуульд байгаа. Гэхдээ энэ нь яг хэрэгжих төвшөнд ирэхээр бас асуудалтай тулгардаг. Одоо нөөцтэй хөдөлთა авалт ерөөсөө байдаггүй. Жигд бус бид нар бол нэг бүтээгдэхүүн заршаал яг ном журмынхан дагуу одоо нөөцийнхөө баримтыг өгөөд явдаг. Гэтэл нөгөө талдаа ерөөсөө нөөцтэй хөдөлთა авалтад ирдэггүй. Тэр үтгийн хэлбэр баримт өгдөггүй. Тэгээ баримтаа бид нар чинь ингээл яаж иж байгаа л бүр нэг баримт авдаг. Тэгээ нөөтгүй байдаг. Тэгэхээр ер нь бол нийтээрээ л адилхан нөөт гэдэг зүйлээ арай бага хэмжээтэй нийтээрээ төлдөг болчвол татварын асуудал нэлээд зэгцлэгдэнэ гэж харж байгаа. Тийм тэгээд мэдээж бас тэр шаталтай татварууд бол байснаас илүү бага хэмжээтэй нийтээрээ адилхан төлдөг болчвол энэ бол нэлээд зэгцлэгдэнэ гэж харж байгаа. Тэгээд энэ татварын хууль дээр ч гэсэн тийм өөрчлөлтүүд ороосай гэж хүсэж байгаа, харж байгаа. Хүн татварыг ямар үе төлөх ёстой вэ гэвэл мэдээж ашиг олоод түүнээсээ олсон орлогоосоо төлж байгаа үйл явц шүү дээ. Бизнес эрхлэгчид олоогүй орлогоосоо татвар төлж байна. Банкны системийн мэдээлэл, татварын системийн мэдээлэл хоёр уялддаг. Тэгэхээр хүн бол татвар дээр ядуу хүн болоод банкн дээр баян хүн болоод тэгээд нийгэмд маш олон тэгш бус харилцаа үүсэж байгаа. Манай улсын эдийн засаг нийгмийн хөгжилд хувийн хвшлийн бизнес эрхлэгчдийн оруулах хувь нэмэр өсөж дотоодын нийт бүтээгдэхүүний 80 орчим хувь, татварын орлогын 70%-ийг, ажлын байрны 80%-ийг бий болгодог байна. Гэтэл нэмэгдсэн үртгийн албан татвар 10%, нийгмийн даатгалын шимтгэл 14%, аж ахуй нэгжийн орлогын албан татвар 10% зэрэг татварууд дээр нь хотын татвар зэргээр төлөх нь санхүүгийн ачааллыг нэмэгдүүлж бизнесийн тогтвортой байдалд сүргээр нөлөөлж байна. Бизнесийн байгууллагууд дээр бол ажлын байр үүсгдэг, тэгээд дөнгөж гарааны бизнес юм уу одоо жижиг өрхийн аж ахуй эрхэлж байгаа үед яг албан ёсоор татвараа тайлагнаад ингээд үйл ажиллагаа эрхлээд өөрсдийнхөө ингээд амжиргаа сайжруулад тий бас ингээд ажлын байр үүсгэх явахад бол айгүй хүндрэлтэй. Ер нь бол татварыг бууруулах хэрэгтэй. Яагаад тэгэхээр нөгөө хуваараа эрхэлж байгаа болохоор бүх юм л өөрсдөө ингээд гаргаад бүх юм ингээд өөрсдөө хийж байгаа болохоор тэр 1% болох дээр бол айгүй санал нэгтэй байдаг ш. Тэгэх юм бол цалин авч байгаа хүмүүстэй ч гэсэн үр дүнтэй гэдэг одоо энэ салбарын хүмүүс л тийм юм төвшүүлж байгаа шүү дээ. Тэрийг бол дэмжиж байна. Өнөөдрийн хувьд явж байгаа бодлого бол үндсэндээ хувийн секторт хамгийн хүн дээр тусч байгаа. Энэ жижиг анхаглан бизнес дорцож байгаа улсуудыг бол ямар ч үйл ажиллагаа явуулахад их баатмал ийм байдлаар ажиллаж байна. Тэгэхээр бол энэ аж ахуй нэгжүүдийн хувьд бол яг албан татвар дээр нь аж ахуй нэгжүүдийг нийгмийн даатгал дээр ялангуяа энэ хөнгөлж чадсан юм уу
нийгмийн даатгалын татвараас ялангуяа энэ аж ахуйн нэгжүүдэд тэр нөгөө татвараас болоод хөнгөлтийг хөтөлбөл альж салбарын хэмжээнд ажиллаж байгаа улсуудад бол тодорхой хэмжээний хөнгөлт хөтөлнө. Өнгөрсөн 7 хоногт Хөвсгөл аймгийн орон нутгийн өмчит худалдааны төв шатсан энэ хохирлыг мөн л татварын мөнгөөр багдуулах гэж байна. Төсвийн мөнгө, татварын мөнгө, даатгалгүй, эрсдлээс сэргийлээгүй төрийн өмчит компаниудын алдагдлыг нөхөхөд зориулагдаагүй. Энэ мэт шударга бус тогтолцоог татварын хуулиараа хурдан шийдэхийг иргэд аж ахуйн нэгжүүд шаардаж байна. 2025 оны эхний улирлын байдлаар жижиг дунд бизнесийн салбарын өсөлт 5.8%-аар нэмэгдсэн. Гэвч бизнесээ эхлүүлэх болон тогтвортой байлгах нь олон сорилттой тулгардаг байна. Энэ онд эдийн засгийн өсөлт сайнгүй байх дүр зураг байна. За эдийн засагчдын хэлж байгаагаар бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа томруулах биш, харин тогтвортой айлгах тал дээр илүү анхаарч ажиллахыг сануулж байлаа. Жижиг дунд компани дээр илүү тогтолцоо системийг бий болгох чиглэлээр зөвлөгөө өгч ажилладаг. Тэгээд яг том компаниудтай харьцуулаад үзвэл жижиг дунд компаниуд дээр онцлогуд бий. За ялангуяа стратегийн хувьд илүү нийш зах зээл буюу илүү жижиг зах зээл дээр илүү үр ашигтай ажиллах юм хэрэгцээ шаардлагууд дийлэнхтэй байдаг. За энэ утгаараа юу гэхээр жижиг дунд компаниудын хувьд стратегийн асуудал, менежментийн асуудал арай өөрөө яригдах шаардлагатай байдаг. Хүний нөөцийн хомсдол өнөөдөр Монголын нийт аж ахуйн нэгжийн 68% нүүрлээд байна. Гэхдээ яаж хэрхэн шийдэх тал дээр бизнес эрхлэгчид толгоо ачлах сумна. За хий дэмийл одоогийн залуус гэж толгоос эксэрхээс өөрийг хийж чадахгүй байна. За энэ нөхцөлд байгууллага удирдах байгаа хүн уян хатан шийдвэр гаргаж сурах хэрэгтэй гэж мэргэжилтэн зөвлөлөө. Яг захирлууд маань ажилчдтайгаа уяатан хамтарч ажиллаад бүтээлч санаачлагыг гаргадаг тийм орчныг бүрдүүлдэг тийм байгууллагууд байгаасаа гэж хүссэн. Тэгээд өөрийнхөө яг туршилгаа, тэр амжилттай хэрэгсэн туршилгаа бас захирлуудтай хуваалцлаа. Гол нь нөгөө нэг компаниуд дээр төлөвлөгөө өгөөд орхих биш, тэрнийхээ цаана үнэт зүйл, үн цэнээрээ компанийнхаа ажилчтайгаа холбогддог байдаг тийм нээлттэй захирлууд байгаасаа гэж бодсны үндсэн дээрээс бас өөрийнхөө туршлагыг хуваалцсан байна. Зах зээл үргэлж өөрчлөгдөж байгаа энэ үед бизнес эрхлэгчид шинэ мэдлэг ур чадвар эзэмших, ажилчдаа сурах нь өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. За мөн зөв санхүүгийн менежмент нь бизнесийн доктортой адилыг хангадаг талаар чухал илтгэлүүд яригдлаа. Бизнес орчин болонд стандарт тонмол компани захирал татварын орчны талаар байр сууриа хуваалцлаа. Монголын татвар төлөгчид олон болж байж улс орон хүчирхэгжиж, иргэдийн амьдрал сайжрах учиртай. Гэвч нийгмийн хууль эсэргээрээ хэрэгжиж, цөөн хэдэн татвар төлөгчдийн нуруунд дээр ирэх ачаа нэмэгдсээр байна. Компани байгууллагын хувцс чигдрэл, юниформ, хувцс чигдрлийн ялгаллын тал дээр, хувцс чигдлийн мэргэжлийн хэвлэл тал дээр үйл ажиллагаа явуулдаг компани байгаа. Манай компани одоо 40 гаруй ажилтнтай 7 зэгт үйл ажиллагаа явуулж байна. B2C-ээр чиглэсэн E-mart-ын салбарууд болон их дэлгүүр, хүннү моол, UG Arena гэдэг салбарууд байна. B2B рүү чиглэсэн үндсэн салбар болохоор төв цэнгэлт хүрээлэнд байрлаж байна. Манайх 9 жилийн өндөр 25 онд Хятадд өөрсдийн сампл үйлдвэрийг бий болгосон байгаа. Мэргэжлийн Шанхайд мэргэжлийн дизайнераар их сурвалж төгссөн мэргэжлийн Гуанчжоугийн материалын зах дээр манай үйлдвэр дээр хариуцсан ажиллаж байгаа. Тулгамжлагын асуудал бол чамгүй хэд байна. За нэгдүгээр юу гэхээр одоо хууль аягүй хурдан өөрчлөгдөж байгаа. Энэ дээр татварын хуулиуд мөн аягүй хурдан өөрчлөгдөж байгаа. Бараг жил болгон өөрчлөгдөж байгаа гэдэг биднэрт аягүй төлөвлөж хийхэд аягүй хэцүү болсон байдаг. Хоёрдугаарт хууль бүх байгууллагуудад жижиг нэг жилтгүү, том нэг жилтгүү бүх газар одоо жигд хүрэхгүй байгаа болохоор одоо яг манай жидүүнэр үнээрээ өрсөлдөөд тэгээд жоохон бие биенээсээ илүү борлуулалт хийх гээд амжилттай явах гээд тэгээд бие биений унгаа салбараа унгаа тохиол маш их харагдаж байна. Энэний одоо энгийн илрэл гэхээр одоо ихэнх худалдааны төвүүд нөөт өгдөггүй одоо гайлын татваргүйгээр нөөт гайлын татвар бүрдүүлэхгүйгээр оруулж ирж үнийг хямдхан үнээр зарах гэдэг нь үнээр өрсөлдөд байгаа гэсэн. Тэднэртэйгээ ч юм уу ингээд дотоодоо үнээр өрсөлдөхөөр яг нэг адилхан татвараар
татвар төлөөгүй мөртлөө өнөөр өсөх боломжгүй байгаа нь жидүүнэрийн хувьд бол ерөнхийдөө их хэцүү асуудал болж ирж байгаа. Дараагийн өндөрлөл нь хятадын зах зээл дээрх онлайн худалдааны үн Монголын захиалж авч байгаа үнэтэй маш ойртож ирсэн байгаа. Энэ нь одоо жидэг дунд үйлдвэрлэл эрхлэгч нар цаашдаа үйлдвэрлэх хэрэг байна уу үгүй юу гэсэн асуулт одоо тулгамдаад ирсэн байгаа. За манай компанийн хувьд ямар асуудал байна вэ гэхээр манайх одоо яг хувцас бол Монголд идэггүй, гэхдээ нийлүүлдэг, одоо хятадаас захиалгаар хийдэг. Гэвч манайхыг жидүү гэж аль биесний жидүүгийн одоо гэрчилгээ өмнөх авцсан байдаг боловч байгууллагууд нэг нийгмийн ярилцлага хүрээнд заавч Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн Made in Mongolia гэх гээд байдаг. Гэхдээ манайх цаана 40 гаруй ажилтан байна. Бүх хэвлэлийг Монголдоо үйлдвэрлэж байна. Тэгэхээр ингээд энэ одоо үндсэн нэг юм ойлголтын дээр нэг бүгдээрээ нэг ойлгох хэрэгтэй байгаа. Тэгэх юм бол энэ жоох өндөрч байгаа асуудал. Мэдээллийн хөтөлбөр студиэс шууд үргэлжилж байна. 100 мянга гаруй хувьцаа эзэмшигчдтэй ард санхүүгийн нэгдэл хувьцаа эзэмшигчдийн хурлаа 2 дахь өдрөө үргэлжлүүллээ. Тэд 7 хоногийн турш бүх хувьцаа эзэмшигчдтэй үйл хаалгаа нээн үйл ажиллагаагаа танилцуулж байна. Өнөөдөр 30 гаруй жилийн түүхтэй ард даатгал кампанид өөрчлөлт хийх шийдвэр төлөөлөл удирдагчдын зөвлөлийн хурлаас гарчээ. Цалингаас цалин тэтгэврээс тэтгэврийн хооронд амьдарч байгаа хүмүүс хизээ мөнгө орж ирэхийг хүлээлгүйгээр хөрөнгөний зах зээлийг сонирхох болжээ. Анхаарал хандуулж байгаа нь ард санхүүгийн нэгдэл гэлээ. За анх сонирхох төдийгнөр хандаж байсан ч Арваад компани хувьцаа эзэмшигч болсон хүн энд ганцаар тогтохгүй иржээ. Олон сууг байдгийн байна. Олон арга зам байдгийн байна. Тэгтэл одоо нөгөө итгэлт байны үед чинь нөгөө тамирын хүмүүс долоохт өгчөөж мөнгө олно гэж үйлээ үздэг байсан бол энэ юунд дээр энэ хүмүүсийн зааж өгсөн энэ боломжийг ашиглавал бас хөөрхөн юм олж тийм одоо нэг платформ нэгж байгаа байна гэж би боддоо шүү дээ. Ардын одоо компаниудаас Арваад компанийн хувьцааг эзэмшиж байгаа. Тэгээд би 2017 оноос хойш тэтгэврийн хуримтлалд амраж ирсэн. Тэгээд одоо ардын нөгөө хөрөнгө оруулагч үндэстэн 7 хоногийн үнд бол өдөр болгоно нөгөө компаниудаа хуралд оролцоод явж байна. Тэгээд яг ардын хувьцаа эзэмшиж болсноор бол яг тэгээд нөгөө янз бүрийн урамшуул бас ард гойны урамшуул одоо зөвхөн ард аппарат гэхэд одоо яг гүйлгээ хийх тутамд бас урамшуул өгж байгаа. Тэгээд янз бүрийн урамшуулууд бас ард гойноор олгогддог. Ард санхүүгийн нэгдлийн цөөхөн хувьцаатай нэг олон гişээ. Тэгээд яг зүгээр сонирхох журмаар л тэгж орж байсан. Тэгээд ер нь энэ ардын энэ хувьцаа эзэмснээр бол ер нь хөрөнгө оруулалт гэж одоо ямар юу гэдгийг тэрний ойлголт юуг нь бас зах цухаас нь аваад явж байгаа. Тэгээ яг энэ ардын энэ юу бол их өгөөжтэй юу болгоно одоо ард апп хэрэглэснээр бол дана ардкон юугаар одоо боломжууд айгүй олон боломжтой. Тэгээд тэр технологиунууд нэг сайхан хөгжсөн. Дан сайхан залуу улсууд шижигнсэн залуучууд ажилтдаг. Өнөөдрийн хөрөнгө оруулалтын өдрөөр хувийн санхүүг удирдах чорыг санхүүгийн мэрэгжилтүүдийг урин хэлэлцүүллээ. Хувьцаа эзэмшигчид ямар замыг туулж, яаж хуримтлуулсан мөнгөөрөө хувьцаа эзэмшигч болон дотоодын компаниудаа хөрөнгө оруулагч болон хувирсан арга туршлагуудыг энэ үеэр хуваалцлаа. Хөрөнгө оруулагчдынхаа хүлээлгсэн ихтгэл найдварыг баталгаажуулахын тулд үргэлж шинийг санаачилж, ашиг орлогоо нэмэгдүүлэх аргыг эрэлхийлдэг ардынхан бас нэг олзуурхмаар шийдвэр гаргасан нь ард даатгал байлаа. Энэ компани 50% тэнцэх хувьцааг 20 тэрбум төгрөгөөр үнэлэн өндөр хаан хувьцаат компанид нэгтгэлээ. Ингэснээр даатгалын салбарт төдийгүй ард даатгалын хувьцаа эзэмшигчдийн хувьд онцлогч шийдвэр болоод байна.
За ард санхүүгийн нэгдлийн хувьд бол 2016 оноос хойш бол хөрөнгөний зах зээл дээр идэвхтэй ажиллаж байгаа. За бидний хувьд бол жил болгоо хувьцаа эзэмшлийн хурлаа өргөн дэлгэр ил тод нээлттэй хувьцаа эзэмштэй олон хувьцаа эзэмштэй оролцоотой хийдэг. Энэ жилийн хувьд бол бид нэр 7 хоногийн хугацаанд буюу 5 сарын 28-наас 4 сарын 28-наас 5 сарын 2-ны хооронд одоо өөрсдийн офис дээр хувьцаа эзэмшлийнхаа ураад бидний ажиллаж байгаа орчин бидний бүтээгдэхүүн үйлчлэгээтэй танилцаад компани удирдлагуудтайгаа танилцаад давхар хамгийн гол чухал ажил хувьцаа эзэмшлийн хуралдаа оролцох одоо боломжийг бид нар бүрдүүлж байгаа. Мэдээж хувьцаа эзэмшлийн хурал бол одоо хамгийн дээд эрх барих нэгж төлөөлөл удирдах зөвлөлөө томилдог. Сая ард даатгал компани бол төлөөлөл удирдах зөвлөл дараагийн 2 жил ажиллах төлөөлөл удирдах зөвлөл бол томилогдлоо. Мэдээж тэгээд өмнөх жилийнхаа буюу одоо 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн дүгнэлтийг бол бас баталдаг. Компани нь одоо бизнес хүрсэн төлөвлөгөөндөө хүрч ажилласан байна уугүй байна гэдгийг бол баталдаг. Тус гол одоо шийдвэрүүдийг бол гаргадаг байгаа. Тэгээд үүнээс гадна бол компани дүрмд бас ард даатгалаа маань сая бол өөрчлөлт орууллаа. Ард койныг урамшуулсан оноогоор тараа эрхэм зорилго маань бол одоо хөрөнгө оруулагч үндэслэлийг төгслөх гэсэн эрхэм зорилгоодыг бол одоо зорилгыг бол өөрийнхөө дүрмд өөрчлөлт оруулсан байна. За манай компани одоо хувьцаа эзэмшлийн тоо ойролцоогоор 9500 орчим өссөн байгаа. Жинхнээсээ одоо ард даатгал гэдэг нэрээ одоо ард түмэнтэйгээ хамт даатгалын бизнес үйл ажиллагаа эрхэлж байна. За тэгээ өнгөрсөн онд бол манай даатгуулагчийн тоо нийтдээ 245 мянга хүрлээ. За нийт хураамжийн орлого маань 45 тэрбум. За хөрөнгө маань 51 тэрбум төрж нийтдээ одоо 19 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төллөө. За ингээд даатгалын компани үйл ажиллагааг одоо хэмждэг чухал үзүүлэлт хосолсон хангацаа гэж байдаг. Тэр нь 100-аас доош явах ёстой. Энэ одоо зорилготой компанийн хувьд бол биелүүлсэн байгаа. Нийт ашигын хувьд бол 2.4 тэрбумын ашигтай ажилласан. За даатгалын болон даатгалын бус үйл ажиллагаанаас бид одоо ашиг олдог. За нийт одоо хөрөнгө оруулалтын багц маань манайх бол 33 орчим тэрбум төгрөг байдаг. За үүний одоо 70 гаруй хувь нь бол тогтмол өгөөчтэй хөрөнгө оруулалтанд байршиж байгаа. За үлдсэн нь бол альтернатив хөрөнгө оруулалтууд хийгдсэн байгаа. Гэхдээ өнгөрсөн жил манай төлсөн даатгалын тохиолдлын тоо бол нийтдээ 13 мянга орчим байдаг. За үүний 10 мянга нь зөвхөн тээврийн хэрэгсэл жолоочийн хариуцлагатай холбоотой ийм тохиолдлууд байгаа. За тэр дундаа жолоочийн даатгалын тохиолдлын тоо бол 8 орчим мянга, 7 мянга одоо 9 мянга орчим байгаа. Тэгэхээр бид ингээд энэ дүнгээс тооцоод үзэх юм бол бид өдөртөө ажлын өдөр, амралтын өдөр, баяр ёслол гэж тооцохгүйгээр 50 орчим даатгалын тохиолдлыг бид одоо шийдвэрлэж байна. Нэг жижиг даатгалын компани шийдвэрлэж байна гэсэн. Бид бол Монголда зах зээл дээр бол 10 гаруй хувийг эзэлдэг нийт эхний одоо 3-т ордог ийм даатгалын компани. Гэхдээ бид бол харилцагч даатгалагчийнхаа өмнө хүлээсэн үүргээ бол нэр төртөө биелүүлж байна гэсэн. Яг нь Австралийн улсад ингээ харахаар айгүй олон банк санхүүгийн бүтээгдэхүүнүүд, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд маш сайн хөгжсөн байдаг байхгүй юу? Монголд бол яг сүүлийн 10 жилийн өмнөхтэй харьцуулахад хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд яг хайрцангуй гайгүй болоод хөгжиж байгаа. Яг гадны жишгээр нөгөө хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн, санхүүгийн бүтээгдэхүүн хөгжсөний хэрээр хүмүүс айгүй их мэргэжлийн байгууллагуудад ханддаг. Гэтэл Монголд болохоор ер нь мэргэжлийн байгууллагуудаар очиж хандах нь цөөхөн, мэргэжлийн үнэс зөвлөгөө авах нь цөөхөн, мэргэжлийн байгууллага гэхээр зөвхөн банк гэдэг төвшөнд хараад байдаг. Гэтэл одоо маш олон сангууд бий болж байна. Хөрөнгө оруулалтын сангууд бий болж байна. Маш олон төрлийн үн цаас одоо үйл хөдлөлийг санал болгож байгаа маш олон мэргэжлийн байгууллагууд байгаа даа. Тэгэхээр яг энэ дээр мэргэжлийн бос гэдэг ойлголт бас байгаа гэсэн үг. Ганц хувьцаа эзэмшигчд биш, даатгалын салбарт цаг үе олсон шийдвэр гэлээ. Бусад улс орон гинтийн гамшиг осолд хохирсон бол хамгийн түрүүнд ханддаг газар нь даатгал. Харин манайд төр засгийн нүрийг л харж байгаа нь маргаангүй үнэн болоод байна. Энэ байдлыг өөрчлөх алхам нь даатгалын салбарыг хөгжүүлж олон жижиг компани бус нэгдмэл том бүтцийг хөгжүүлэх гэж тодорхойлсон юм. Эдийн засаг даатгалын салбарыг эзэлж байгаа хувь 0.1% байсан. Одоо 0.13% руу ингээд явж байна тийм ээ. Хөгжилтэй оронд бол 12 руугаа орсон байдаг. Тэр бидэнд бол мэдээж энэ утгаараа бол зах зээл байна. Тэгэхээр энэ зах зээл өөрөө даатгалын салбар руу зохицуулалттай зах зээл дээр ажилладаг. Хоёр хүмүүсийн одоо нийгмийн харилцааг ингээд зохицуулах гэдэг. Жишээ нь автомашин дээр хэд чинь хоёр хүний одоо болгоомжгүйгээс болсон автын услын одоо эрсдлийг
даатгуулагч, даатгагч өөрийнхөө хөрөнгөөр тэр эрсдлийг үүрж даатгаж байгаа байхгүй юу? Гэтэл өнөөдөр жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн дагуу бид нэг жолоочоос 54 мянган төгрөг аваад нөгөө 54 мянган төгрөгөө сая 200 өнөөдрийн байдлаар сая 2-300 мянга болгож өгж байгаа байхгүй юу? Тэр энэ хариуцлагатай юу хариуцлагагүй юу гэдэг асуудал байгаа. Тэр нь зохицуулттай зах зээл дээр ажиллахад яг одоо тухайн хөрөнгө оруулагчид бол амаргүй. Маш хэцүү. Яг одоо өөрийнхөө хөрөнгөөр бусдын хөрөнгийг хамгаалж штэ. Илүү олон хөрөнгө оруулагч үндэснийг цогцлоохын тулд 7 хоногийн турш олон асуудлыг хувьцаа эзэмшигчдийн өмнө хилэлцэх юм а. Цаашдад хөрөнгө оруулалтын хувьд олон улсын биржийн арилжаа, олон улсын төлбөр тооцоо зэрэг үйлчилгээнүүдийг нэвтрүүлж, орлогоо нэмэгдүүлэн, хувьцааны ханшаа нэмэгдүүлэх зорилт өвөртлөн ажиллаж байгаа юм а. 10-аад жилийн түүхтэй ард санхүүгийн нэгдэл инхүү бүх хувьцаа эзэмшигчдтэй 7 хоногийн турш үйл хаалгааны үйл ажиллагаагаа танилцуулж байхад 75 жилийн түүхтэй улсын их дэлгүүр хувьцаат компани хувьцаа эзэмшигчдтэй 20 минут хоцорсныхаа төлөө хуралд нь оролцуулахгүй гэж гадаа орхижээ. 1998 онд анх хувьцаат компани болсон тус компаниг энэ оны 2 дугаар сард санхүүгийн зохицуулах хорооноос жижиг хувьцаа эзэмшигчтэй хүртэл оролцуулж хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийхийг үүрэг болгосон байдаг. Хойшилсны эцэст өнөөдөр болох байсан ч хүч тэнцвэргүй шудраг бус хурал болсон гэж их сурвалжууд мэдээлж байна. Хувьцаат компани болсон 28 жилийнхээ турш нэг ч удаа хувьцааны ногдол ашиг тарааж байгаагүй улсын их төлгүүрийн нийт хувьцааны 70.2% нь 5 хүний нэрээр бүртгэлтэй байдаг юм байна. За Намингийн эзэд их дэлгүүрийн хувьцааны ихэнхийг эзэмшдэг тул олон жилийн дараа болж байгаа энэ удаагийн хувьцаа эзэмшигчдийн хурлаараа төлөөлөн удирдах зөвлөлийн даргаараа тус компанийн хүмүүсийг томилох гэж оролцсон гэж хуралд оролцсон хувьцаа эзэмшигч хэлж байна. Итгэл үнэмшлэр одоо нэг төлөөллийн удирдах зөвлөлийн 9 үнээ сонгох гэж байна хүчээр. Тэгээ сонгосонгүй. Тэр Намингийн 5-6 хүн байгаа юм шиг байна. Тэгээд бас нэг 3 хүн юу гэлээ. Тийм 3 хүн байна. Хувьцаа эзэмшигч нэг ч хүн алга тэр дотор нь. Тэр хүмүүс дотроос нь сонгогдож байгаа хүмүүсээс 2 хүн байна. Тэгээ бусдын одоо байхгүй хүмүүсийг бид нар сонгохгүй шүү дээ. Тэгээ итгэл үнэмшлэрээ сонгох гэдэг нь. 30 жил итгэл үнэмшлэрээ явлаа. Одоо би сонгохгүй. Тэгээ хурлаач тоомооч зарлахгүй шийднэр чинь. Тэгээд нэг зарлсан болчоод нэг зөөхөө одоо 12 3 хүн л байна. Ирсэн хүн. Тэгээд тэд тэрийг одоо хурал хийсэн болох гэдэг шүү дээ. Тэгээд энэ хурлынхаа дөрмөөр явна. Эсэргүүцэд ярина шүү дээ. Хурлынхаа дөрмөөр яв гэж байна. Тэгсэн чинь дөрм нь өөрсдийнх нь гаргасан хууль байгаа байхгүй тэр нь. Дөрм нь ямар дөрм байсан бэ? Дөрөв нь яг одоо ингээд бүх юмаа ингээд хүмүүсээ сонго. Хуралд орсон хүмүүс хоосон цаасан дээр гар үсгээ зургина. Дараа нь тэр чи яач ашиглаж магадгүй шүү дээ. Тийм болоод яг маргал гараад ирлээ. Тэгээ одоо ер нь тарж байна. Сонгохгүй л гэж байна хүмүүс. Тэгээд тэр өгж байгаа юм энэ. Энэ одоо ногдол ашиг гинэ. Энэ нэг юм 5 мав. Тэгээ одоо яг энийг авал баярлал явж байна. Хувьцаат компани гэдэг нь нэг ч хувьцаа эзэмшигчийнхээ эрх ашиг, оролцоог хангадаг, санхүүгийн мэдээллээ ил тод тайлхнадаг, жаргал завлангоо ярилцдаг, засаглалын хувьд нээлттэй байхыг хэлдэг. За гэвч цөөн хэдэн жижиг хувьцаа эзэмшигчтэй гарын бэлцэлтгнэр хуурдаг нь хувьцаа эзэмшигчдэд хохиролтой санагддаг гэлээ. Хувьцааны ямар нэгэн тийм ногдол ашиг машиг гарах тухай ярихаар нодлон уржны ирсэн баха. Тэгсэн чинь их төлбөрийг шинжилж байгаа. Шат хийсэн. Тийм болохоор ямар ч ашиггүй байгаа гэд торон дотор нэг хэдэн юу өгөөд чихэр мэхэр өгөөд явуулсан мэт. Тэгээ нэг тортой нэг юм өгөөл биднээс ингээ ашиггүй ажиллаж байгаа. Тийм болохоор одоо ингээ энэ жилдээ хувьцааны ашиг байхгүй шүү гэд явж байгаа байхгүй. Тэгэл дараад нь тэрнээс хойш чинь баг 2 жил өнгөрч үү. Тэгэл үжил хувьцаа эвзэгчтэй хурал болно гэж тэгдэг. Болсон гэж сонсож байгаа юм чи. Энэ удаа жоохон болно гэхээр нэрсэн. Тэгсэн чинь хоцорсон гэдээ оруулахгүй гэж. Нэг 15 минут хоцорсон баг. 15 явшээ. Биднес чинь доор нэг зогсоол тойрч явсаар гал хоцорчихгүй юу? Тэгээд ерөөсө 20-30 жил бараг болж ах чинь нөгөө хувьцааны ашиг гэж ерөөсө өгдөг. Жижиг хувьцаа эзэмшигчдэг бол ерөөсө нөгөө хүн чинээ тоохгүй болцсон юм байна шүү дээ. Биднээс л 30 жил ерөөсөө ашиг аваагүй. Тэгээд ер нь яг ирээд уулзаа гэдэг тэгэхээр энд ирээд уулздаг. Хурал тэгээд хэдийд болно гэж хэлцгээд тэр хурал боллоо ч гэсэн биднээс ер нь оролддог шүү дээ. Одоо энэ сая нэг
5-10 минут хоцрохын хооронд биднээсийг бол оруулаагүй. Төрөний хурал дээр ерөөсөө биднээс зарлаагүй. Мэдээлэл өгөөгүй. Тэгээ дараад нь би бүр нөгөө юунаас телевизээс нөгөө энэ намгийн юуны улсын дэлгүүрийн тухай юм гаргахаар нь би асуусан байхгүй юу. Яагаад ингэж биднээс хувьцаа өгдөг юм бэ гэсэн чинь үгүй сая нөгөө төрөөнийхэн дарга нар ингэ солигдоод өөр боллоо. Тэднээс тодорхой хэмжээний ашиг өгөөгүй учраас үгүй ашиг өгөл хуваарлагдаад яваад байсан юм шиг байлээ. Том хувьцаа эзэмшигчид авчдаг гэж ярьж байгаа байхгүй юу. 90-ад оны өмнө хөвчлөлөөр цэнхэр ягаан тасалбараараа иргэн бүр тухайн үеийнхээ томоохон аж ахуйн нэгжүүдийн хувьцааг авсан. Зовлон компаниуд компанийн засаглалаа үлгэр жишээ авч явж хувьцаа эзэмшигчдээ ноогдол ашгаа тараасаар ирсэн. За гэвч улсын их дэлгүүр хувьцаат компанийн 29.8% хувьцаа эзэмшдэг жижиг хувьцаа эзэмшигчдийн асуудал үргэлж муугийн жишээ болсоор ирсэн. За Монгол улсын нийслэлийн төвд хөл хөдөлгөөн ихтэй улсын гих толботолтой их дэлгүүр яагаад үргэлж 28 жилийн турш ашиггүй ажилласаар ирэв гэдгийг хувьцаа эзэмшигчид нь гайхсанээр хоцорчээ. За бид ч бас улсын их дэлгүүр хувьцаат компанийн захирлаас энэ тухай тодруулах гэсэн боловч тайлбар өгөхөөс татгалзлаа. Иргэд авч байгаа цалингаасаа дуртай дургүй хүчээр шахам шимтгэл хураамжууд төлж байгаагийн нэг нь эрүүл мэндийн даатгалын шимтгэл болцоход байна. Учир нь өнөөдөр эрүүл мэндийн даатгалын санд хоримтлагдсан мөнгөний ихэнх нь хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст биш, даатгалыг нь төрөөс хариуцдаг хүмүүст зарцуулагдаж байна. Тодорхойлбол эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төрөөс хариуцдаг иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын 77%-ийг зарцуулж байна. Иймд хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст илүү ээлтэй менежментийг нэвтрүүлэх шаардлагатай байгааг хууль тогтоогчид хэлж байна. Ажил хөдөлмөр хийж байгаа одоо баг сая орчим хүн чинь тэгэл ажлын өдрүүдээр эмнэлгээр хөөцөлтөл яваад чаддаг. Яагаад хагасаа буц өдөр амралтын өдөр тодорхой эмнэлгүүд нэмэлт цаг гаргаад тэр ажлаа хийгээд үзүүлж чадахгүй амжихгүй байгаа хүмүүсийг хагасаа буцсан сайд нь үзлэгийг хийгээд, шинжилгээг нь хийгээд, эмчилгээг нь хийгээд байж болохгүй. Тэр мөнгөний өгье л доо. Гэхдээ хагасаа буцсан сайд тэр эмч ажичдыг амраахгүй гэсэн үг биш шүү. Зөвхөн хагасаа буцсан сайд сайн дураар нь мөн нэмэлт одоо орон тоог бий болгоод санхүүжилтийн ахиу өгөөд 1.5 2 дахинаар нь өгөөд хагасаа бүтэн сайдэр үзүүлдэг. Ялангуяа улсын эмнэлгүүд дээр ийм боломжийг нээж өгөх хэрэгтэй. Ийхүү эрүүл мэндийн даатгалын санд төвлөрч байгаа мөнгөн хөрөнгийг зөв менежмент хийж зарцуулахаас эхлээд үлдэгдлийг нь өсгөн үржүүлэх нь чухал. Тэгтэл эрүүл мэндийн даатгалын сан Капитал банкнаас 72.6 тэрбум төгрөг, Чингис хаан банкнаас 30.5 тэрбум төгрөгийн авлахтай. За одоо хэрн авч чадаагүй байна. За энэ мэд өр төлбөрөө нэхэж авахаас эхлээд даатгуулагчдын мөнгийг үр ашигтай банкнд байршуулж өсгөхөд чухал үүрэгтэй эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг улсын их хурал энэ өдрүүдэд томилох гэж байна. Эрүүл мэндийн даатгалын үндсэн зөвлөлийн гаргасан шийдвэр нь төвний эрүүл мэндийн тусламж үйлчилгээний асуулт чиглэсэн биш. Төсөв хэмнэж яаж хөрөх үү гэдэг үднээс тийм шийдвэр болсон болов хараад байгаа. Эрүүл мэндийн даатгалын санхүүжилттэй холбоотой эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгааг байгууллагт өнөөдрөөс тулгамцсан асуудал нэлээдгүй байна. Тэгээ үндэсний зөвлөлийн гишүүн болвол 1 номерт одоо энэ эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой энэ асуудал дээр би бол онцгой анхаарч ажилланаа. Тэгээд ер нь бол дотор нь орж иж бас зарим асуудлыг бас хөндөд тавих нэдээдгүй юм байна гэж харсан. Нийгмийн эрүүл мэндийг сайжруулахын тулд нийгмийн эрүүл мэндийн асуудал руу орсон санхүүжилтийн тэр нэг балансыг жоохон зохицуулж ажиллах хэрэгтэй. Өнөөдөр та нар хараараа фэйсбүүкээр дүүрэн өвчтөн хүмүүсийн групп байгаа. Тэр группүүд дээр энэ нэмийг уул яадаг вэ? Хагалгааны дараа яадаг вэ? Хаана очих вэ гэдэг ингээд сэргээн засах, нөхөн сэргээх, тусламж хайсан, сэтгэл зүйч хайсан, нийгмийн ажилтан хайсан, эсвэл тэр үйлчлэгийг мэдгүй хүмүүсээр дүүрэн байгаа шүү дээ. Тэрэн дээр энэ эрүүл мэндийн даатгалаа одоо уялдуулсан ийм эмнэлэг дээр суурилсан ийм хиймээр байна. Энэ дээр бол анхаарч одоо авч үзээч. Шимтгэл төлөгчдийн өмнөөс шийдвэр гаргадаг энэ албан тушаалд нэр дэвшигч аргачааг томилхыг нийгмийн бодлогын байнгын хороо дэмжлээ. Эрүүл мэндийн даатгалын сангийн менежментийг сайжруулахад санал санаачлаг гаргаж ажиллахыг гишүүд захиж байлаа. Эдийн засагч эрхцэгч мэрэгчлээ түүнийг хөндлөнгийн шинжээчид мэрэгчлийн хувьд шаардлага хангахгүйж мэдлэг туршлага ур чадвар ёс зүйн хувьд шаардлага хангаж байгаа гэж дүгнсэн байна. Баясгалан гишүүн байсан гишүүн саран чулуун гишүүнээр таслаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 жил тутамд шинжилэн тогтооно гэж хуульд заасан. Энэ нь зүгээр ч нэг таамгаараа биччихсэн тоо биш, тооцоо судалгаан дээр үндэслэн шийдвэр юм а. Гэтэл засгийн газар Монголын үйлдвэрчний эвлэлийн хороо, ажил олгогч эзэдийн нэгдсэн холбоо гэсэн энэ 3 талт үндэсний хорооныхон сүүлийн 3 жил дараалан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүллээ.
Энэ нь хуулийн дээгүүр давж гიშгсэн шийдвэр болж байгааг зарим улсын их хурлын гишүүд тушаамжилж байна. Хамгийн гол нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмснээс шалтгаалan хуваарай хөдөлмөр эрхлэгчдийн төлдөг эрүүл мэндийн даатгалын шимтгэлээс эхлээд бусад төрлийн шимтгэл хураамжууд нэмэгдэж байгааг хэллээ. Ганцхан сарын өмнө 660 мянга байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ энэ сараас эхлэн 20%-аар нэмэгдэж 792 мянган төгрөг болсон. За үүнээс шалтгаалan хуваарай хөдөлмөр эрхлэгч иргэдийн төлж байгаа эрүүл мэндийн даатгалын шимтгэл 240%-аар нэмэгдэж байна. За цаашлаад гадаадын иргэдийн хөлсөөр ажиллаулдаг ажил олгогчдын төлдөг төлбөрч мөн нэмэгдэж байна. За уг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5-ын 4-т хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 жилдээ 1 удаа тогтооно. За ингэхдээ 7-гийн 2 сааснаар 1-р сарын 1-ээс эхлэн мөрдөнө гэж заасан. За гэтэл 3 жил дараалан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмж энэ шийдвэр нь 1-р сарын 1-ээс биш 4-р сарын 1-ээс эхлэн хэрэгжлээ. Гадаадаас ажиллах хүч авахд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн дүнгээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлбөр төвлөрүүлдэг. За эдийн засгийг сэргээх үүднээс бол 50% хөнгөлж байгаа шийдвэр одоо хүчин төгөлдөр гэсэн хэдий ч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр ямар ч байсан гадаад ажиллах хүч авч ажиллуулж байгаа бол төлдөг байх нь тий. Одоо шимтгэл төлдөг байх нь. Тэгэхээр гадаадаас ажиллах хүч авч байгаа аж ахуй нэгж байгууллага бүр дээр сар бүрийн ачаал дахиад орж ирж байна гэсэн. Мөн түүнчлэн тухайн салбарын тарифт бас өөрчлөлт орж нийт иргэдэд санхүүгийн ачаалал болж аж ахуй нэгж байгууллагуудад санхүүгийн ачаалал болж орж ирдэг. Иргэжлж мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин нэмэгдүүлж 1 сая төгрөгт хүргэх асуудал хэдийнэ яригадад эхэлсэн. За гэтэл энэ хууль нийцэхгүй назгаарсан шийдвэр нь ажил олгогчдод хүн дээр тусдаг гэлээ. Уран тал зөвшөөрлөл тэ нэмж явах хэрэгтэй. Гэтэл нэг талынхын санаачлагаар ч юм уу аж ахуй нэгжүүдтэйгээ огт зөвшөөрлөхгүйгээр хийн шин тухайн аж ахуй нэгж чинь тухайн жилдээ нэг бизнес төлгөө гэдэг нэг юм гаргана үстэй. Бизнес төлгөөндөө тухайн жилдээ цалингийн зардлыг суулгах чинь. Гэтэл засгийн газар нь гинт 4 сарын 1-ээс 792 мянга болголоо гэхээр тухайн аж ахуй нэгж чинь цалингийн зардлыг дүүрт нэмэгдэж байна. Түүнийг дагах эрүүл мэндийн зардал, нийгмийн даатгалын хэмжээд өчнөө олон зардлууд нэмэгдэж байна. Тэгэхээр чи энэ чинь бол үндсэндээ хувийн аж ахуй нэгжид хамгийн том дарамт болж байгаа нь төлөвлөгдөөгүй зардлууд гараад ирдэг байхгүй. Засгийн газар өнгөрсөн жил нийгмийн даатгалын шимтгэл хэлбэрээр улсын төсөвт 5.9 их 80 төгрөг төвлөрүүлсэн. За тэгвэл энэ онд 6.9 их 80 төгрөг олохоор тусгасан байна. За нэг ясандаа засгийн газар ганцхан жилийн дотор 1 их 80 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлээс төвлөрүүлэхээр тооцжээ. За энэ нэмэгдлийн 20 тэрбум төгрөгийг ихэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх замаар олохоор байна. Тодорхойлбол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг 80 мянган хүний цалин нэмэгдснээр төр төлдөг нийгмийн даатгалын шимтгэлэнч мөн нэмэгдэж байна. Тэнгэр телевизтэй хамт байгаад баярлалаа үзэгчдээ 7 гаруй мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Дэлхийн зарим улс оронд дайн самуун зэвсэгт мөргөлдөөн өрнөж улмаар дарангууллын бодлого идэвхжиж иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эвлэлтэн нэгдэх хэрэгчлээ улам хэврэгшиж байгаа тухай судалгааг олон улсын Amnesty International байгууллагаас гаргажээ. Манай улсаас хол хэдэн зуун километрийн цаана сонсогдох боловч хүний эрхийн төлөв байдал ухарч байгаа үзүүлэлтээс зогтож чадсангүй. Хотын даргын гаргасан шийдвэр хүний эрхийн зөрчлийг үүсгэж байгааг иргэд ярьдаг. За энэ яриаг олон улсын байгууллага баталчихлаа. Тодорхойлбол 2023 оны 12 дугаар сард буюу дөнгөж Нямбатар хотын дарга болсныхаа дараа Улаанбаатар хотын замын хөдөлгөөний төвжирлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцчлуулах тухай урт нэртэй хуулийг 14 хоногийн дотор баталсан. За нэршлээс нь эхлээд асуудал шийдэх ёстой хууль нь эсэргээрээ үйлчилж байгааг цохон тэмдэглэжээ. Иргэд бол одоо орон байраа дэвшлүүлэхдээ амьдрах хүчний сайжруулахад татгалзах зүйл байхгүй тий. Ганц асуудал нь юу байгаа юм бэ гэхээр тэр одоо процесс нь иргэдийг хохироогоод байгаа, орон байргүй болгоод байгаа. 5-10 жил одоо ор хоронгуй болцсон тий. Энийг ингээд одоо сайжруулах одоо алдаа нь юу байсан бэ? Энэ хууль бодгон алдаа нь юу байсан бэ гэд
эргэн хараад ингээд засан сайжруулах байх ёстой боловч ямар нөхцөл байдал үүссэн гэхээр бас л одоо яг л хүчит хүрээлтэй одоо ямар ч одоо нөгөө нэг хогсон иргэдийнхаа санал бодлоо энэ авдаггүй өнгөрсөн одоо хийсэн зүйлийнхаа эргэн харах одоо алдаа оноог нь дэнслэхгүйгээр л шууд 14 хоногийн хугацаанд шууд хууль баталсан. Ардчлал ганхаж эхэлсэн судалгааг яг 1 сарын өмнө олон улсын байгууллагаас гаргасан. Өөрөөр хэлбэл автократ дэглэм рүү гулсаж байгаа 6 улсын нэгээр тодорч ардчилсан засаглалтай бидэнд нэгийг сануулсан дохио олсон. За энэ үгийн цаанд хүний эрхийн зөрчил яригдж байна. Дотор нь ороод бид нарыг гадны өнцгөөс харахад яахын аргагүй асуудлууд нь харагдаад байдаг. Гэтэл дотроо байгаа бид нарын хувьд бол тэрийг асуудал гэж магадгүй харахгүй байх магадaltaй. Тэгээд тэр өнцгөөсөө бид нар бас энэ гаднаас өгж байгаа мессежийг бас анхаарах те. Яагаад манай улсыг өнөөдөр сонгуулийн автогтар дэглэмтэй улс орон гэж зарлаад тэр англи руу оруулаад яваад байна вэ? Энийний учир шалтгаан үүнд нөлөөлж байгаа хүчин зүйлс юу вэ? Тэрлүүгээ илүү чиглэсэн байдлаар шийдвэр гаргагчид маань, бодлого боловсруулагчид маань анхаарч ажиллах ёстой болов уу гэж харж байна. Засгийн газар өөрөө санхүүжилт төсөв санхүүжилт гаргаад уулуурхайн хайгуулын ажлыг хийсэн. Тэгээд одоо эргээд хувийн хвшлээсээ хөрөнгийн татна хураах тухай асуудлыг ярьж ирж байгаа нь энэ яг ардчлалтэй энэ шудраг байдал тэгш бус байдал гэдэг зөв үү гэдэг асуудал гарч ирж байгаа байхгүй. Монгол улс олон улсын иргэний шүүхийн Ромын 4-ийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэжээ. Үзэл бодлоо илэрхийлэх эрхчлөлөөг нухчин дарж уулуурхай улмаас үүссэн байгаль орчны доройтол малчдын эрхэд сөргөөр нөлөөлсөн хിവэр байна. Тэтгэврийн тогтолцооны шинтгэл нийгмийн хамгаалал хүртэх эрхийг бас хамгаалж чадсангүй. Ингээ харвал эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх улиг сэдв болжээ. Гэвч гал дээр тос нэмсэн хэвлэлийн эрхчлөө жагсаал цуглаан хийх хуулийн төсөл бүрэл дэврэхэд хүргээд байна гэж судлаачид өгнөлээ. Салхишуурга хуурай шилт нэмэгдэж гал төмрийн тохиолдол утж олшроод байна. Он гарснаар 12 аймгийн 52 сум нийслэлийн 2 дүүрэгт гал төмөр гарчээ. Өчигдөр үдээс хойш богд ууланд гарсан галыг бүрэн унтраасан байна. Урдчилсан байдлаар 56 га талбай шатаж өргөдөжээ. Өчигдөр богд ууланд гал гарч байна гэсэн мэдээлэл сошиалар тарж иргэд гал унтраацгаая гэж нэгнийгаа уриалж эхэлсэн. Мэргэжлийн бус хүн төмөрт орсноор нөхцөл байдлыг илүү хүндрүүлэх эрсдэл үүсэх магадaltaй юм. Тиймээс туслана гэд хин дуртай нь гал руу гүйж орох нь гал сүнөөгчдөд галаа унтраах уу хүнээ аврах уу гэсэн хэцүүхэн нөхцөл байдал үүсгэх эрсдлээ гэж онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. Зүүн аймагуудад гарсан төмөр ямар богино хугацаанд одоо ямар их га талбай хэмжээ хамарсан, ямар их хохирол дагуулсан төмөр болсон энэ одоо гашуун зүйл ийм уул мөр арилаагүй байхад ингээд одоо бол Монгол орны энэ баруун хойд хэсгээр буюу энэ ойн одоо бүс нутгуудын төмөр үргэлжлэн гарч байна. Тэгэхээр энэ төмрийн одоо гарахгүй байх, төмрөөс урьдчилан сэргийлэх. Манай улсад онцгой нөхцөлд ашиглах 3 нислэг тэрэг байдаг. Үүнийг ашиглах хэрэгцээ үүсэт байхад хэрэглэлгүй 100 гаруй албан хаагчдыг шүнжин устай зүнх үрүүлээд уулууд гаргажээ. Францын засгийн газраас 3 ч нислэг тэрэг хүлээлгэн өгсөн байдагч яг юунд хадгалаад байгаагаа онцгой байдлын ерөнхий газраас тайлбарлаж чадсангүй. Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд ашиглагдж байгаа нислэг тэрэг бол эрен хайх, аврах, за ингээд үндсэндээ бол түргэний нислэг гэдэг ингээд онцгой байдлын үйл ажиллагаанд байгууллагын үйл ажиллагаанд бүхэл талаар одоо дэмжлэг үзүүлэх зорилготойгоор ажилладаг. Нислэг тэргийг бол тодорхой ашиглах тохиолдлууд байна. Яг одоо байнгын одоо нислэг тэргийг яг төмөр болгон дээр ашиглаж байгаа юм тохиолдол бол байхгүй. Жишээ нь одоо өчигдрийн тохиолдол гэхэд бол ийм хүчтэй салхишуургатай үед бол нислэг тэрэг нисэх боломжгүй байсан учраас бид бол ашиглах ямар ч боломжгүй. Өнгөрсөн жилдээ харьцуулахад гал төмрийн тохиолдлууд 40% нэмэгдэжээ. Энэ нь үйл цас бага орсонтой холбоотой хуурай шилтгэхтэй байгаагаас гадна иргэдийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж гал төмрийн тохиолдлууд нэмэгдсэн байна. Өчигдөр гэхэд гал төмрийн 5 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ. Та бүхэн сайхан амраарай.